Маргааш манай эцэг эхийн хуралтай тэгээд багш өглөө үзлэг болно юм уу хаа гэсэн. Тоочны үстэй. За бач ээж надад хонож жоох завгүй. Хоёул дараа нь яриа зэн. Маргааш манай эцэг эхийн хуралтай тоочны үстэй. Яасан гэдэг юм ээж дээр очиад асууч л та. Ээж завгүй гэдэг штэ. Маргааш манай эцэг эхийн хуралтай багш өглөө үзлэг мөн хаа гэсэн штэ. Ээж нь чамд мөнгө төгрөгтэй холбоотой асуудлаа аавдаа хэлж ийж хэлдэг үстэй. Та юу юм яагаад намайг тоодгүй юм? Та завтай л байгаа юм биш үү? Маргааш манай ангийн эцэг эхийн хурлаар очичихоо л Чи ямар ядгатай юм бэ ши? Завгүй ингэж байгаа юм шүү. Зогс. Яг саяны хэсгээс та бид хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцдагтайгаа шударгаар нүүр тулах хэрэгтэй болно. Яагаад гэвэл бидний өдөр тутмын амьдрал өөрчлөгдсөн, бидний хэвшил өөрчлөгдсөнөөс болоод хүүхдүүдтэйгээ боддоор нүүр тулж халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх нь улам бүр багассаар байна. Яг энэ үйл явдлаас болоод гэр бүлийн уур амьсгалаас болоод та хүүхдээ үл хайхардгаас болоод таны хүүхэд сургууль дээрээ үе тэнгийнхний дарамт дээрлэхэлтэд өртөж явах вэ. Мөн өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлж чаддгүй хэн нэгэн болж байх. Эдгээр хүүхдүүдийн зан төлөвшөлт эцэг эхчүүд бидний үүрэг 100%, 200%, магадгүй 500% нөлөөтэй. Сая охиныхаа яриг ойлгов уу? Харин дээшээ гомдуулах хэллээ шүү дээ. Маргааш би юу нэгж зөвцүүлэн эцэг оролцсон суу. Би өглөө охинд мөнгө өгч заа. Би охинд нэг жоохон анхаарлаа төлөхгүй шүү. Харин сайн мандаж шиг боллоо. Тиймээс эцэг эхчүүдтэй урайлъя. Хүүхдүүдээ сонсдог, тэднийг анхаардаг, тэдэнтэйгээ ярилцдаг, асуудлыг нь ойлгохыг хичээдэг, асуудлыг нь хамт шийддэг эцэг эхчүүд байгаарай. Та хүүхдтэй өөрийнхөө харилцаа, гэр бүлийн уур амьсгалаараа эергээр нөлөөлдөг, өөрөөрөө үлгэрлдэг байгаарай.